Одон дурсавх тавтай морил би бол хөтлөгчийн их бат. Дараа нар нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэхүү нэвтрүүлгийг хөтлөгч ганц өх бидэнд бэлтгэн өргөдөг. Өнөөдрийн дугаарыг чанартай амьдрын үрээтэй Face Construction-ы Morton Residence болон Түр зогс Бууяар нөлөөллийн аянийг хэрэгжүүлдэг Улаанбаатар төмөр зам ивент итгэж байгаа. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн Одон дурсуугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 студионы Одон радиогоор хүрч байна. За өдрийн мэнд гэнэ. За өдрийн мэнд хүргэе. За өнөөдрийн дугаараар хэдүүлээ дайсныхаа зүрхээр туг тагтдаг Монголын сүүлчийн агуу жанжин болох Хатанбаатар Магсар Жавын талаар ярих гэж байгаа. За энэ хүний талаар ер нь мэдэх нь өөрөө бараг Монголын 20 дугаар зууны ихэнх үеийн тэр Үүмэнтэй самуунтай бүх жилүүдийг хэрхэн монголчууд даван туулсан бэ гэдгийг хамтдаа үзэж чинь гэсэн үг. Тэгэхээр магадгүй та бүхэнд одоо юу гэдгийг баруун өнгөрөнг хүрээрөө дайрахад гэдэг юм уу Монгол ямар байдалтай байсан, Ванданов хэрвээ баруун хязгаарлал орж дайрж байхад ямар байдалтай байсан. Тэр даалам биш жаалам дамби жансан гэдэг уустай дамби жансан хэрхэн одоо байлдаж ийсэн. Тэрнтэй яагаад манай монголчууд байлдах болсон гэх мэтлэн маш олон учир шалтгаануудыг энэ тайлах дугаар байх бах. Дээрээс нь яагаад Монголын одоо сүүлчийн агуу жанжин гэж хэлж байгаа вэ гэхлээр одоо бид хэд болохоор Сүбэдэ Баатараар бахархдаг дэлхийн олсон тулдаануудаа нэг ч танд ялгадаж үзээгүй гэдэг. Тэгвэл яг тэр Монгол цэргийн арга техник дайдах урлагийг 20 дугаар зуунд ашиглаж исэн мөн нэг ч тулдаанд ялгадаагүй агуу жанжин бол одоо энэ Хатанбаатар Магсар Жав байгаа юм. За тэгээд одоо 20 дугаар зууны ихэнх үед манайхан чин манжууд, хятадууд, за тэгээд одоо цагаан орсууд, улаан орсууд гэх мэтлэн маш олон ийм улс төрийн хувьд хөдөлгөөнтэй байсан ийм үеүүдэд хэрхэн монголчууд өөрсдийн тусгаар тогтнолыг цэргийн хүчээр авч үлдэж исэн бэ гэдэг нь зөвхөн энэ хүнтэй бас холбоотой юм яригдах юм байна лээ. Тийм учраас үнэхээр гой дугаар болох байх сэтгэл хөдлөд байгаа. За хэдүүлээ зүгээр өнөөдрөөс 14 жилийн өмнө гэж бодъё. 114 жилийн өмнө. 1912 оны 8 дугаар сарын 20-ны өдөр. За энэ өдөр бол Монголын түүхийн нэгэн маш онцгой өдөр гэж хэлж болно. 8 дугаар сарын 20. Монгол улс Манжаас салж тусгаар тогтнолоо зарласан боловч Монголын нутагт байсаар байгаа Манжийн хамгийн хүчирхэг цайз бэхлэлтийг эзлэн авч үхэгс ихэхээ үзэхээр бэлтжижсэн. Тэр өдөр. За тэгэхээр 1911 оны 12 дугаар сарын 29 гэдэг өдөр бид бүхэн тусгаар тогтнолоо зарласан гэдэг. Тэгээ Богд хааныгаа хаан шиг өргөмжилдэг. Тэгвэл одоо 12 сарын 29 за маргааш нь 30 31 ингээд 3 хоногийн дараа дундад иргэн улс чинь буюу 1912 оны 1-р сарын 1-ний өдөр дундад иргэн улс зарлж байгаа шүү дээ өөрсдөө тусгаар тогтнолоо. Тэгэхээр юу гэдгийг тусгаар тогтнолоо манай монголчууд зарлаад түүнээс 8 сар бараг 9 сарын дараа гэхэд манжууд гараагүй л байсан гэсэн үг байхгүй. Хамгийн хүчирхэг цайз бэхлэлт нь манай энэ ховдод байгаад байгаа юм. Тэрнийг одоо бэхлэлтийг эзлэн авч үхс ихэхээ үзэхээр одоо манай монгол цэргүүд тэр бэхлэлтийн гадаа зогсож байгаа тэр өдөр нь 1912 оны 8 дугаар сарын 20-ны өдөр юм. За дайралт болохын урд шөнө олон мянган бамбарын гэрэлд санжийн одоо ингээд дайн талан болоход манай монгол цэргүүд их монгол улсын цэргүүд чинь нэг цэрэг 2-3 бамбар асааж дайсныхаа зүрхийг мохоодог байсан ш. Тэгэхэд чинь 100 жилийн өмнө ялгаа байхгүй олон мянган бамбарын гэрэлд ардын Хатанбаатар Магсар Жав олзлогдсон дайснуудаас 5-ыг авчирч бамбарын гэрэлд зүрхийг нь сугалж цусаар нь дайны хас үлдээ тахилаа гэж байгаа. Олон мянган цэрэг үүнийг харж уухайн дуу хадааж байлаа. Мөн жалхан цодогт Дамдан Базар бүх цэргүүдийн өмнө ном уншиж цэргийн сүр хүчийг дуудаж ажилласан байна. Дөрвдийн алдар туйлч парчин товшор хөгжмөдөө агуу бум эрдэнэ хэмээх баатарлаг туйлыг хайлахад бүгд нам гүн болж түүний хөнгөнөх дуу шөнийн тэнгэр тархаж ховд хотод хүртэл сонсогдохоор байлаа. Хатанбаатар цэргүүдэд зоригжуулан баатар зоригтой байж огтхонч ухарч ницэж болохгүйгээс тушаав. Гэхдээ энэ түүх одоо Магсар Жав энэ түүх нь яг энэ түүх бидэрт одоо ирж байгаа энийг бид түүх гэж хараад байна шүү дээ. Тэгтэл энэ түүх болж байгаа үед Хатанбаатар Магсар Жав нь Хатанбаатар гэсэн цолоо аваагүй амьдралдаа анх удаа цэрэг манлайлан дайнд орох гэж байгаа нь энэ. Тэгэхээр чи ийм баг залуу насандаа ховдын манж амныг хөөж гаргахаар энэ дайныг өдөртөж байгаа гэсэн үг. За энэ өдрийг хэдүүлээ энд ингээд орхичих. Ямар ч энэ үйл явдалд энэ хүн очих нь байна. За тэрээр одоо бид нар Хатанбаатар Магсар Жав гэдэг боловч за яг мэдэх хүмүүс маш их байгаа хаа уучлаа. Гэхдээ нөгөө мэдгүй хүмүүс бас залуучууд их байж магадгүй гэж дурдгаас арга алга. Хатанбаатар гэдэг нь бол түүний цол. Түүний нэрийг бол Магсар Жав гэж байгаа. Хуучнаар Сайн Ноёнхан аймгийн Түшээгүн Ганжуур Жавын хошуу одоогийн Булган аймгийн Хотог өндөр сумын нутагт 1878 оны 6 дугаар сарын 10-ны өдөр мэндэлсэн. Одоо бид нар мэндэлснээс нь хэдхэн өдрийн дараа л баг ярьж штэ хэдэн зуун жил 100
За тийм энэ бол 6 сарын 10-нд чинь саяхан л болж байгаа өдрүүд байхгүй. Тэгэхээр Алтан уургийн тайж гаралтай удмаараа цэргийн хүмүүс байсан. Халахын гэрсэн цунтайжийн удмын боржгон овгийн хүмүүс гэдэг. За өвөг эцэг болох дорж нь халах ойрдын дайнд онцгой гавья байгуулсан гэж үе улирах гүн цолоор шагнуулсан байдаг. Үе улирах гүн цолоор шагнуулсан. За түүний аав сандаг дорж нь болохоор туслагч гүнгийн зэрэгтэй хүн байсан. Бас л цэргийн хүн байсан байгаа. Өвөө аав хоёр нь хоёулаа. Хятад дахь бослого хүмүүсийг дарахад оролцож байсан байдаг. Энэ болохоор Хятадд гэдэг юм уу за манжийн одоо иргэшэлд байгаа тэр урд нутаг те тэнд ямар нэгэн бослого өвмэн болох юм бол манж Монголын хамтарсан гэрээнийхээ дагуу Монголын талаас цэрэг гаргаж өгөөд тэр цэргүүд нь очиж Хятадд болж байгаа тэр бослогуудыг дарж тусалдаг байсан. Тэгэхээр энэ одоо өвмэн минэтэр юмыг дарахад аавынхын талаас бас оролцож явж ийж. Аав сандаг дорж нь ямар нэгэн албан тушаалгүй хөрөнгө чинээ тааруу цөөн хэдэн малта хажуугаар нь тариалан тарж амьдардаг байсан байгаа. Нутгийнхаа жирийн айлын охин дижиттэй гэр бүл болж 5 хүүхэд төрүүлсний ууган хүн өнөөдрийн бидний яриад байгаа Магсарж аав юм байна. Гэхдээ Магсарж аав 11 нас хүрээд хошуу ноён Ганжуурж аавынд байх болсон. За Ганжуурж аав ноён бол Магсарж аавын холын хамаатны ноён байсан бөгөөд өөрийн гэсэн төрсөн хүүхэд байхгүй болохоор Магсарж аавыг хажуудаа авч өсгөхөөр шийдсэн байдаг. За тэгээд Магсарж аав хошууны төв дээр ирж Ганжуурж аав ноёныг байж бичиг үсэг дээрэс нь Монголын түүх зэрэг хичээлүүдийг үзэж эхэлсэн байгаа 11 настайгаас. За энэ тухайга Магсарж аав өөрөө болохоор 11 нас хүрээд Монгол бичиг заалгахаар тэр үеийн засаг ноён шав оруулж тэдний гэрт суулгасан боловч төдийлөн ном бичиг сурахыг хичээсэнгүй дэмий эрхлэн наацаар 13 наснаас харьяат багш ноёны зарлагаар зүтгэх болсон. Тэгэхээр одоо 11 настад очиод сурж агаад сайн сурч чадаагүй ч гэсэндээ 13 наснаас ахуулаад ноёныхоо одоо тийм зарлагаар зүтгэх болж байгаа. Ноёндоо зүтгэх болж байгаа. Нилээн дураараа эрхтүү байсан бололтой гэдэг. Харин 13 настайгаас ноёны хажууд бичээч зарлага зэрэг ажил хийж төрийн ажилд оролцож эхэлсэн. Ингэж бид нар нөгөө нэг Алтан уургийнхан маань дараа залгамжаа яаж бэлддэг вүлээ те тал бичээчээр оруулж ирээл тэгэл бичээж болгоол ингээд төрийн албанд бэлддэг шүү дээ. Яг тэр мэтэр журмаар явчихж байгаа. Ингэсээр байгаад Магсарж аавыг 16 нас хүрэхэд Ганжуурж аав ноён өөрөөс нь 2 насаар игч Цэвгмэд гэдэг охинтой суулгаж, айл болгож, багахан мал хөрөнгө тастаж тусад нь гаргасан байдаг. Магсарж аваас эхнэр болохоор бодсон хүн байна уу гэж асуухад нь нутгийн охин Цэвгмэдийг хэлсэн байдаг. За ингээд ноён нь ямар ч байсан гэр бүл болгоод ингээд бүр гарын ганцхан хөргөн гэдэг шиг те ингээд дуусгасан байна. За энэ тухай манай Сономын удуулгын их хөв заяаг Раманби тэн дээр яг нөгөө яг энэ Магсарж аавын эхнэртэйгээ гэр бүл болоод анхнаа ингээд нэг гэрт орж байгаа тухай бас нэг хөгжилтөө маягаар бичсэн нэг хэсэг байдیں۔ Тэр хэсэг дээр жишээлбэл ингэж байгаа. Хурмын орой Магсарж аав охтууд эхнэр болоод айлд ирээд гэрээ санаад уйлдаг гэсэн. Энэ охин уйлахгүй за одоо ойлоод эхэллээ. Энэ юу н хинд ихнэр болж очих санаатай байсан бол дараа асуух юм байна да гэж бодож суув. Гэх мэтлэн одоо удуулга тэр нөгөө нэг их хөв заяа гэдэг роман дээр яг энэ үйл явдлыг дүрслэхдээ ингэж бичсэн байдаг юм байна. За ер нь бол тэднийх яг бодитоор бол 5 хүүхэдтэй болсон айл. Том хүн Сундуй сүрэн гэж байгаа. За түүний удаах хүүг нь Мижиг сүрэн гэж байгаа. Мөн одоо эмэгтэй дүүнрийг нь болохоор Хорлоо, Жавзан, Дар гэдэг. Тэгэхээр манай Магсарж аав маань ийм 5 хүүхэдтэй болсон гэж байгаа юм. Тэгэхээр Магсарж аавыг 25 нас хүрэхэд аав нь насан эцэлж ээж дүү нараа хажуудаа нүүлгэж авчирсан байх. За 25 дахаас ахуулаад өөрийн гэр бүл болон ээж дүү нараа дэрэгдээ аваад ингээд амьдрахаар болж. За гэр бүлэрээ хайлантын голын хажууд тариа тарж, тэрэмдэж, жалханцын хүрээ оруулж зардаг байсан. За жалханцын хүрээ гэхээр жалхан цутгтын хүрээ хэлээд байгаа баг. Тэгэхээр жалхан цутгт бол тэнд сууршин. За тэгээ жалхан цутгтад харьяалагдж байгаа одоо өрхүүдтэй хүрээгээ буюу тэр хийдийг тойрон амьдрна. За тэгээ тэндээс гарч байгаа малын ашиг шимнээ тэр юм уу одоо бас жалханцад татвар маягаар өгч гэдэг юм уу те. Ингэж амьдэрдэг. Тэгээ тийшээгээ оруулаад бас өөрийнхөө тэрэмдсэн тариа мараа будаага оруулдаг байж зардаг байж. Магсарж аав нутгийн жинчидтэй нийслэл хүрээлөө жин тээж худалдаа наймаач хийж гэр бүл ээж дүү нараа тижээж ижээ. Ингээд 1903 онд засаг ноён нь Бээжин хотноо төлөөний хүн зарж айлтгаснаар Магсарж аавд эцгийнх нь одоо улсад туслагч гүн гэдэг цолыг нь авч өгсөн байна. За тэгснээр сар бүр тодорхой хэмжээний пүнлүү авах болж амьдралд нь нэмэр болох болсон. За пүнлүү гэдэг нь мэдээж гүн, ван, бэл, бэс гэх мэт цолнуудыг дагалдаж сар бүр зүгээр өгдөг одоо цалин мөнгө гэх юм уу те иймэрхүү зүйлс. За нэг маягийн манжийн төрөөс өгч байгаа халамжийн мөнгө л гэсэн үг. Улсад туслагч гүн цолтой хүн малгаанда 4 тан шигтгэж оройд нь эрдний чулуу тогтооно. 200 лан мөнгө 7% торгоны пүнлүү авах бөгөөд бэл, бэс, түшээ гүнгийн адил өнгөт магнаг дээл өмсөж 2 авраг могоо бүхий хээтэй хүрэм өмсдөг байж. Тухайн үед
За энэ нь тухайн үедээ бол нэлээд их мөнгө гэж байгаа. Гэхдээ тариалангийнхаа ажлыг орхисонгүй тариалангаа тарж, борлуулж бас тамгийн газар бичээсээр ажиллаж цалин авдаг байсан. За ингэж байтал 1905 онд Ганжуур жав ноёны зарилгаар ховдын жасаа гэж байгаа. Одоо 1905 он гэхэр чин одоо юу болох гээд байна л да. Нөгөө манжийн иргэшилт байгаа. Тэгээд манжид чинь 3 том манжийн амбан одоо Монголыг маань захин сууж байгаа шүү дээ. Хүрэн амбан, Улаастан амбан, Ховдын амбан гэх 3. За тэгэхээр одоо тус бүрдээ өөр өөрсдийн гэсэн үүрэгтэй. Одоо жишээлбэл Ховдын амбан нь илүү их цэрэг гэдэг ч юм уу те. Улаастан амбан нь илүү их тим гэдэг ч юм ийм 3 ийм өөр чиглэлтэй. Тэгэхээр Ховдын амбанд чинь давхар Ховдын жасаа гэж байгаа. Тэр жасаанд болохоор Монгол хүмүүс ажиллана. Тэгээ Монгол цэргүүд бас хайлагдана. За тэгэхээр Ганжуур жав гэдэг тухайн нутгийн ноён нь болохоор 1905 онд Ховдын жасаа руу 6 сарын хугацаатай томилсон байгаа Магсар жавыг. За ингээд тийшээ алба хаахаар болсон. Эндээс Магсар жавын амьдрал ерөөсө тэр чигтээ өөрчлөгдөж эхэлж байгаа. Тэгэхээр одоо ээжигээ дүүгнэрээ хажуудаа автсан, өөрөө гэр бүлтэй болцсон, тэгээд тариад те ингээд амьдраа тэрнийгээ борлуулад ингэж юм ингэж амьдарч исэн хүн энэ цагаас ахуулаад тэр чигтээ одоо бүр Монгол улсын төлөөх үйлс рүү ингээ очиж байгаа өөрийн мэдлэг 25 настайгаас. За Магсар жав жинхэнэ утгаараа төрийн хүн болж ирээдүйд Монголын хувь зээг шийдэх эхний алхам нь энэ байлаа. Ховдын жасаа гэдэг нь Манж улсаас Монголын баруун хэсгийг захирч байх засаг захиргааны төв нь. Тухайн үедээ Ховд хот нь нийслэл хүрээнээс ч том шахуу. Засаг захиргаатай, цэргийн ангитай, томоохон сүм хийдэд болон худалдааны олон арван пүүстэй. Дээрэс нь Оросын консул болон цөөн цэрэг байдаг хүн ард ихээр сүрсэн. Тэгээд ийм хоёр давхар цайз хэрэмтэй маш том хот байлаа гэж байгаа. Тэгэхээр 1905 он гэхэд энэ Ховдын одоо хүрээ гэдэг юм уу те эн чинь бүр нийслэлээсээ их баг төв байх үзэхэр чинь тэнд худалдаа 8 их явдаг. Тэгээ Оросын консул байна гэхээр тэндээс ус худалдаа 8 их их явдаг. Тийшээгээ жин их явах нь л дээ бас те. Ер нь бол нэлээд төв газар. Тэнд нь тэгээд мэдээж хүчрхэг газар байгаа учраас тэнд нь хамгийн хүчрхэг манжийн амбан суужил байгаа бах. Тэгээд Ховдын жасаа руугаа одоо Монгол төрийн ажлаар хуваалгадаж очиж байгаа байхгүй. За энд байгаа манжийн төрийн албанд засагт ханаас 6 сар тутамд нэг түшмэл очиж алба хаадаг ёстой байсан болохоор Магсар жавыг энэ удаа явуулсан байна. Ингээд Монголын баруун хязгаарын бүхэл төрийн ажил, өртөө улааны алба, иргэдийн элдв хэрэг, зарга 8, худалдааны хэрэг бүгдийг Ховд дахь манжийн амны газарт хариуцдаг байсан. За энд 6 сар байсан. За энд 6 сар байгаад буцаж ирэхдээ Магсар жав өөрийгөө маш их чамлж ирсэн байдаг. Нөгөө нэг суусан цагаас ахуулаад одоо 11 настайгаас ахуулаад ноёноо ингээ байгаа ч юм ингэсэн боловч тухайн үед бол нэх ингэхгүй байсан шүү дээ. Тэгээд яг энд очиод 6 сар болоод эргээд ирэхдээ шал ондоо болоод ирэхгүй юу. Тэгээд юуны төлөө явах ёстойгоо ойлгоцсон. Би юу мэдэж сурах ёстой өөрийгөө маш их чамлаад эргээд ирсэн байгаа. За хоёулаа хамтран ажиллаж ярьчих. За өнөөдрийн дугаарыг төр зогс буяар нөлөөллийн аяныг хэрэгжүүлдэг Улаанбаатар төмөр зам ивент итгэж байна. За Улаанбаатар төмөр замынхны өгөх гэж маш чухал мессеж нь юу гэхээр галт тэрэгний урдуур битгий яаран сандран гараач гэж байгаа. Хэрвээ галт тэрэг дөхчл байгаа бол галт тэрэгийг өнгөртөл хүлээж байгаад араас нь гараарай гэдэг мессежийг өгөх гээд байгаа. Харин 2025 онд галт тэрэгний жолооч нар машинист гэж хэлдэгтэй. Энэ хүмүүс маань 7 хоног болгон нэг сэдвийн талаар ярилцдаг гинэ. Тэнд ийм зогсолт болсон гэдэг. За тэр дунд нь осол болдгоо хүний амир үддэггүй гэдэг бол дараагийн асуудал. Тэнгүүд 7 хоног болгон ийм нэг аваар шиг юм гардаг юм байна. Аваарын зогсолт хийдэг гэсэн үг. Тэгэхээр энэ болгон дээр эдгээр чи бүр дөжөрцөн байна гэсэн үг байна шүү дээ. Тийм биш үү. Одоо тэгээ 7 хоногд чинь 57 хоногор удаад чинь л 57 35 350 хоног байхгүй. 7 хоног тутам нэг зогсож чинь гэсэн үг шүү дээ. Яг иймэрхүү гармын одоо зөрчлөөс болоод тийм. Яг тийм. За үүнийгээ дагаад маш их алдагдал хүлээдэг. Энийг бол Монгол улс л хүлээж байгаа шүү дээ. Ядж байгаад Монгол улс ч одоо ганцхан босоо шугамтай замтай тэрүүгээрээ нэг вагон явж өнгөрчээж дараагийн вагон явах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр ийм алдаа бити гаргаач. Энд чинь нэгдүгээрт одоо бид нэр ингээд хохироод байна үед хөрөнгөөрөө. За хоёрдугаарт хүний амнаас эргэсдэх одоо маш тийм боломжтой. Би сая хаа зүгээр таныг хэлж байхад интернетээс хайгаад үзэхгүй юу. Монгол улсын хэмжээнд нийтдээ 358 төмөр замын гаран байна гинэ. 358. Тэрнээс биш үү? Улаанбаатар хотод Улаанбаатарын төмөр замын сүлжээнд биш үү? 85 орчим нь хамаардаг.
Тэгэхээр бид нар чинь одоо Метрополис гэдэг 1.5 сая орчим хүн амтай энэ том хотоо дайрж өнгөрж байгаа төмөр замын гармуудыг ингээд яг тооцохлоор 85 орчим гарам байна гэдэг. Мэдээж энэ болгон хинч тийм юу гэдгийг хараа хяналтгүйгээр хаяагүй. Улаанбаатар төмөр зам хувийн нийслэлийн нийгмийн хамт олон маань гарман дээр одоо нөгөө гэрэлгүй доороос сөхдөг те тэгэл хүн гарч ирээд зогсоодог гэдэг ч юм уу. Ямар нэгэн байдлаар энэ 358 гарам ялангуяа Улаанбаатарт байгаа энэ 85 гармууд нь бүгдэн дээр нь ажилтдаг те. Тэгсэн хэрнээсээ л хаагуур нь ороод яагаад тий 7 хоног болгон нэг ийм зогсолт гаргаад байна тий. Харин энэ ч урд цаад гарлаа гэхэд л нөгөө машинист чинь санаан зовоод эхэлж байгаа шүү дээ. За хүн мөргөжүүл яана, машин мөргө дотор нь хүмүүс эрсдэжүүл яана гэдэг. Тэгээд тэнцээ очиж зогсчдаг. Тэгээд ялтчгүй торомсоод байна. Ингээд нэг зогссон галт ирэх чинь дахиж хөдлөх гэж маш их зардал гаргаж байгаа. За бүр зогсож байгаа нь дүүрч тий. Харин нэг тий. Тийм одоо тэгээ бүр ингээд хараа хяналтгүй байгаад чинь манайхан ч бас ингээд нөгөө нэг бас нэг өөр зорилгоор галтгны уд руу очих гээд байдаг шүү дээ тий. Энэ минь чин одоо юу гэсэн үг вэ тий. Бүр харин тийм ээ. Айхтар асуудал л гэсэн. Тийм байна. Тэгэд энэ ослолт орсон хүмүүсийн 90% нь би амжична гэж боддог гэсэн. Тэгэхээр амждаггүй байх нь шүү. Тийм амждаггүй байх нь. Тоо бол худлаа хэлэхгүй шүү дээ. Тоо бол худлаа хэлэхгүй. За маш чухал мессеж өгсөн Улаанбаатар төмөр замдаа баярлалаа. За баярлалаа. За ингээд 6 сарын хугацаанд яг тэнд очиод нөгөө Манжийн амбан одоо хамгийн хүчирхэг амбан ч гэдэм үү те байгааг нь харж байгаа тэнд чин олон хөлийн газар байх нь байна. Хятадууд маш их байна. За Манж амбан байна. За Манж хүмүүс бас байж таараа. Тэгээ дээрэс нь монголчууд байна. Орсууд байна те. Чин худалдаа 8 нэтэр юмны бас л том бүс нутаг байгаа байхгүй. Дээрээс нь нөгөө нэг Дондог Дулам хатны талаар нэвтрүүлэг бэлтгэж явахдаа тэр тоо баримтыг би гарч ирж харсан юм. Яг 1900-аад оны ихэнх үе заяа. 1902 3 4 5 он гэж бод. Энэ онуудад Монгол улсад хятадын 50000 пүүс байдаг. Тэр нь зүгээр тоогоор бодох юм бол хүн амын хувьд бодглохоор бараг хөдөлчөнд хэдэн хүнд нэг пүүс ноогддог гэлээ. Тэгээд 200 толгой малд нэг пүүс ноогдод ингээд байгаа байхгүй. Эднэр яасан бэ гэхээр энэ хятадын пүүсүүд чи яадаг вэ гэхээр монголчууд чи ингэж бөөнөрөө хамтдаа амьдардаг юм байна. Ингээд маллаад нүүдлээд явчихдаг юм байна гин гутлаа. Нөгөө пүүсүүд чи ингээд суурин байх гэдэг шүү дээ. Болингуутлаа нэмээд агент гаргаж байгаа байхгүй. Агент гэдэг нь одоо нэг ажилтан маягийн агент. Тэгэн гол бид ч нэг агент гэж хэлээ сурч та тий. Агентийн бараа ирж байна л гэдэг. Нөгөө хэд ч яадаг болохоор агент нөгөө нэг 200 мал бүхий гэхээр чинь тэр чинь хүн харахгүйгээр нүүдлэж явж байгаа хүмүүсийг дагах нь л тий. Дагаад ингээд ачаатаа ирээд юм ачиж ирээд тэгээд нөгөө малчнаас мань тий. Ийм торг байна, ийм дурдан байна, ийм цайм авах уу гэдэг. Тэг нөгөө хэд маань мөнгө авахгүй гингүүл зүгээр авчих. Дараа нь мөнгөний өгчих гээд торг дурдан цайм юм уу өгөөд идэг. Тэгээд нөгөө хэд маань за хизээ өгөх юм болоо гэд ингээд байж л бид нар чинь нөгөө нэг тийм юу байхгүй байхгүй бид нар тийм ойлголт байхгүй байхгүй. Тэгэн гол баг худалчинд хэдэн сараар мартуулж агаад гівгэнд нэхэж эхэлдэг. Тэгэн гол маш өндөр хүүгээр нэгдэг. Хүүгээс нь хүү тоцоод юм те. Тэгээд энийг өгч чадахгүй гингууд л нөгөө тэгвэл малаа өгч. Тэгвэл гэрээ өгч гээд ингээд нөгөө хүүгийн хүүгээр бүр ингээд одоо эдийн засгаар нь ингэж хэвдүүлдэг те. Тэгэн гол Дондог Дулам хатан чинь тэр хятадын пүүсүүдэд хөрөнгө оруулаад байгаа пүүсийнх нь хувьцааг нь авч эхэлдэг шүү дээ. Тэрнтэй адилхан одоо яг энэ ховдын одоо энэ хүрээ чинь бол маш том хүрээ байх нь нийслэлж том хэмжээний хүрээ байх нь баруун хязгаар тэр жигтэй. За тэгээ худалдаа 8 анаа тэр пүүс голлон байдаг ийм газар. За тэнд очиод ёстой нүдээр үзээд эрэхтэй нөгөө 25 нас хүрсэн байсан залуу маань бол 6 сарын хугацаанд яг үнэхээр ойлгож. За эргээд ирсэн. Тэгэд улс орныхоо төрийн албыг авч явахад маш их эрдэм мэдлэг хэрэгтэй юм байна гэж ойлгоод эргээд нөгөө хичээл нэтэр юм ухаад эхэлсэн. Эргээд ингээд суралцаад эхэлсэн байна. Төр барих арга ухаан болон түүх дээрээс нь цэргийн ном судар уншиж хэл бичгийн чадвараа дээшлүүлж эхэлсэн. Мөн хэсэг хугацаанд ханд дорж вангийн хүрээнд тусгай сургуульд суралцж байсан гэдэг. Тэгэхээр Чинван ханд дорж одоо бид нөгөө Булган аймгийн одоо гаралтай хүн гэд бид чинь мэдэн шүү дээ. Тэгвэл Чинван ханд доржийн хүрээнд хүртэл очиод тусгай сургуульд суралцаад эхэлсэн. Тэндээс бас сонсох юм одоо сонсож эхэлж байгаа. Инхээр 1911 оны үндэсний тусгай тогтнолын хөдөлгөөнийг удирдан одоо явуулж байгаа голлох хүмүүсийн нэг чинь Чинван ханд дорж шүү дээ. За тэгэхээр бас тэр хүрээнд нь очиод суралцж эхэлнэ. Өөрөө одоо хүсэж суралцж эхэлж байгаа гэсэн. Ханд дорж ван төрийн албанд ажилуулах зорилгоор цөөн хідэн хүүхдийг залуучуудыг сонгож тусгайлан сургаж байсны нэг нь Магсарч бол таарж байгаа. Ингээд 1911 оны өвөл нийслэл хүрээн дэх Манжийн засгийг унгах зорилгоор аймаг бүрээс маш нууцаар хамгийн шигшмэл цэргүүдийг богдын хүрээ рүү татаж эхэлсэн нууцаар. Тэр үед манай хүн 33 нас хүрчихэж байгаа. Магсарч авч бас явах сонирхолтой байсан боловч харин ханд дорж ван тусгай даалгавар өгөөд ховдын амбаны газар суух түвшмэлээр явуулсан байдаг. Эргээд нөгөө ховд руу нь явуулчихж байгаа.
Тэгэхээр ер нь эргээд тэр ховдыг авна гэдэг чинь тухайн үед бол за хүрээг бол ингээ авчиж болж байна. Тэ ховдыг авна гэдэг чинь нэлээд том ажил юм байна гэдгийг урьдчилж хүмүүсээ явуулж муулаад байгаа. Тагнуул явуулж. Тийм, ийм маягийн байгааз. Тэндх байдлыг тагнаж хийж байгаа. Манжийн цэргийг хөөж явуулах ажиллагаанд нууцаар бэлдэж зөвхөн өөртөө холбогдож захирагдж байхыг Чинвэн хамтарч Магсарч ав тушаасан байгаа. Зөвхөн өөртөө нь холбогдно. Тэгээ зөвхөн өөртөө нь захирагдана. Тэгэхдээ одоо ховдын амбны газар суух түшмэлэр очиж байгаа байхгүй. Тэгэхээр эхлээд бол хүрээг авна, ховдыг дараа нь авна. Ховдод ямар байр байдалтай ямар байгаа вэ гэдгийг одоо эртхэн мэдээлж явах хэрэгтэй гэдэг. За ингээ явуулсан. Магсарч ав дахин ховдын амбны газар эргээ түшмэлэр ирчихэж байгаа. За энэ хооронд очоод удаагүй байж идэл 1911 он болцсон учраас энэ хооронд очоод удаагүй байж идэл нийслэл хүрээнд Манжийн амбныг унгаж Сандоо амбаг унгаж Монгол улс тусгаар тогтнолоо хүрээнд зарлж байгаа. За тэгээ богд хааныга хаан ширэнд өргөмжлөлөө. Тэгээд өөрсдийнхөө засаг яамыг байгуулад эхэлнэ. Ховд орчмын байдлыг хяналтандаа авч Манжийн албыг хайж нутгийн ард олонд Монгол улс тусгаар тогтносон болохыг өөрийн биеэр зарлаж гүйсэн тэр хүн. Албаа хайж хагаад одоо Монгол улс чинь тусгаар тогтносон шүү. Тэгэхээр магадгүй 200 жил яг нэг газар ингээд давтуулсан ганг те өөрчлөлт хэцүү байдаг ш. Тэрнтэй адилхан 200 жил өөр засаг захиргаанд явагдсан ард хүмүүнийг те эргээд Монгол улс маань тусгаар тогтнолоо олцсон. Бид нар одоо ийм байхгүй гэж ойлгуулах бас л хүнд байгаа бах. За ингээд ямар ч сан тэрээр одоо албаа орхиод Монгол улс тусгаар тогтносон шүү гэдгээ тэр хавар байгаа нутаг олондоо бүгдэнд нь зарлаж яваад дээрэс нь маш одоо тусгай даалгавар ирж байгаа. Тэр даалгавар нь болохоор өртөөгөөр Манжийн албан бичиг загтал тэгээд элчийг нэвтрүүлэхийг зогсоо гэж байгаа. Тэгэхээр одоо ингээд хүрээнд юм болчлоо. Тэгэхээр ховдын амбан чин одоо уршаага Бээжин рүү ч юм уу Манж руугаа мэдэгдээд хаан руугаа мэдэгдээд тэндээсээ хүч мөч татаад ч юм уу эсэргүүцэл үзүүлэх тэр явах бичиг албан бичиг нэтэр юмыг нэвтрүүлэхийг зогсоо. Дээрээс нь хилийн харуулууд ховд орчмыг хяналтанд авахыг тушааж байгаа. Богд хаан Монгол улсын засгийн газар Манжаас салж тусгаар тогтнолоо зарласан их хүрээ улайстад байсан Манж амбаны захиргааг хөөн зайлуулсныг ховдын амбанд албан ёсоор мэдэгдэж баруун хязгаарын бүх эрхийг халахын захиргаанд өгөхийг тулган шаардахыг даалгасан байна. Тэр хүнд. Тэгээ нөгөө залууд маань тий одоо 33 дэх яг л миний нас л та. Яг л миний насан дээр байгаа тийм залууд одоо хүрээнээс наад амбан чин одоо юу байхаа болсон. Наадхаа одоо гар гэж тушаа гэдгийг өгж байгаа байхгүй. За мэдээж тэнд одоо өөрт нь дэм болж байгаа тусуулж байгаа мэдээж Монгол төмөн маань байгаа. Дээрээс нөгөө нэг ховдын жасаа гэдэг юм уу тэнд бас нөгөө нэг ховдын амбонд хариалагдж байгаа манай Монгол зэргүүд бас байгаа байхгүй. Тэгэхээр энэ болгоныхоо өөрийн гартаа аваад тэр ховдын амбаныг хөөх ажлыг энэ хүнд өгчөж байгаа байхгүй. Тэр даруй Магсарч ав тулган шаардах бичгийг ховдын Манж амбанд хүлээлгэн өгсөн байна. За бүр ингээд шийдсэн байгаа шүү дээ бүр. Манжууд гэтэл явах нь байтугай эсэргээр цэрэг зэвсгээ бэлтгэж ойр хавийн энгийн хятад иргэдийг хүчээр цэрэг татан сургуул хийлгэж эхэлсэн байна. Тэгэхээр тэр явд чинь худалдаа 8 хийж байгаа гэдэг юм амьдарч байгаа хятад хүмүүс бас байх нь л те. Тэднийг шууд хамгийн ихний ээлжинд бүгднийг хүчээр татаад цэргээ төвлөрүүлээд бэлтгэл сургуульд хийгээд эхэлсэн. За эдгээр бол шууд явахгүй эргүүлээд байлдана л гэсэн үг юм. Гэтэл Даашин хүүгийн пүүсийн номт гих Магсарч авын сайн танил хятад ирээд энэ шүн Магсарч авыг Манж амбаны цэргүүд барихаар бэлдэж байгааг өөрт нь хэлсэн байна. Тэгэн гол Магсарч ав албаныхаа тамга хатганд боож авч өвөртлөөд намайг хайцсан бэ гэж асуух юм бол их бэлэг авчирхаар богдын хүрээ явлаа. Буцаж ирж цусаар золох болно гэж хэлээрэй гэд тэгээд яваад өгсөн байна. Амар те. Амар. За ингээд Магсарч ав бол тэр одоо оройноо ч гэдэг юм уу те хатганд албаныхаа тамгыг ороож аваад явсан. Тэгээ явангууд Монгол жасааны хүмүүс ч бас зүг бүр тийш тааж алга болсон баг. Одоо тэгэхээр нөгөө удирдлага нь байхгүй болонгууд одоо хятадын тэр цэргүүд ч юм уу Манжийн амбаныхаа тэр заавраар орж ирээд ингэх гэдэг шүү дээ. Тэнгууд тэр хүмүүсээ бүгднийг нь бас тараацсан. Тэгээд өөрөө тамгаа аваад хатганд ороход хөрөөлөд авчихсан байгаа байхгүй. За Магсарч авыг явсны дараа Монгол жасааны хүмүүс ч гэсэндээ бүр ингээд зүг бүр тийш тарж алга болсон. Магсарч ав явхдаа бас маш сонин адал явдалтай тааралддаг. За энэ талаар нь бас үлдсэн байдаг л да. Гэхдээ энийг хідүүлээ нэг юм хөгжилтэй байдал гэхээс илүү чухал байдлыг хараад үзчих юм бол буцаж явах буюу одоо нөгөө нэг юу руу явж байгаа юм. Хүрээ рүү явж явах замдаа тамгаа ингэртэй одоо ингээд бооцсон те. Тэгээд ингээд юугаар ороодсон байх нь. Тэгээд өөрөө эн чин цастай салхитаад төөрч гэж байгаа. Тэгэхээр бас өвлийн үлэлд байх нь. Хүрээ рүү тэмцэж байгаа байхгүй ирэх гээд. Тэгээ ингээд явж явах үедээ төөрөөд өртөөний нэг айлыг олж очсон байгаа. Тэгээ яваад очсон чинь тэр чин олон хоног төөрөөд ингээд цуцсан энтцэн те ингээд салхи шороонд ингээд идсэн нэлээд ядуухан л юм нөхөр явж иж. Тэгээд төрийн чухал ажлаар явж гинэ. Морь сольж өгөө гэж тушаасан байгаа. Тэгсэн чин тэр нь Рэнцэн буяа гэж
хоёр том болсон хүүтэйгээ хамт амьдарч байгаа тийм хүн таарсан байгаа хөөхгүй тэр айл нь. Тэгснэ юу морь өгөх нь байтугай те. Юун хүн яхаараа алтны тамга өвөртлөө давхиж явдаг ингээд барьж аваад хүлээд хамаг ямыг ингэж хурааж аваад нөгөө тамга мамгаа хураагаад авцсан байна. Энэ нэг ёсондоо өртөөний айлууд ч гэсэндээ өөрсдөө хүлээсэн үүрэгтэй гэдэг юм уу тэндээ хариуцлагатай байсных нь жишээ байхгүй. Хин хүн мэддэхгүй нэг хүн 90 гутлаа тамга өвөртөлсөн явж байна. Хулгайлж яваач юм бэлүү яаж яваач юм бэлээ те гэдэг тийм байдлаар хурааж аваад ингэсэн. За яг хоо та нартай зууралж зах зав алга харин манжуудад миний мөрийг зааж өгсөн байвал бүгдий чин үг дуугүй устгах шүү гэж хэлээд тэгээ цаашаа явсан байдаг. За ингэж явсараа богдын хүрээнд ирж байгаа. Ирлээ. Магсарч богдын хүрээнд ирээд болсон явдлыг мэдүүлэхэд тэр даруй буцаан явуулсангүй. Богдын засгийн газраас болж өгвөл дайн тулаан хийхгүй хов дамбныг одоо явуулах талаар бодож исэн. Харин Магсарч авыг хятадд урвсан дорж палам Вангийн нутагт очиж засаг захиргааг тохинуулах үүрэг өгч явуулсан байх. За эргээд ховд руу тэр даруй явуулчааг байна шүү дээ. Одоо ингээд өөр нэг газрыг тохинуулах ажлыг өгөөд явуулчих. Харин торгуудын гүн төмөржин төшмөл лавг нарыг ховд хотод суугаа манжуудыг бууж өгөн Монгол нутгаас гарч явахыг сануулan одоо очих илч болгон явуулсан байна энэ хоорондоо. Гэтэл манжууд тэднийг барьж аван тамлан алсан байдаг. Одоо ингээд тэр хүслийг тэр шаардлагыг нь хүлээж авахгүй л гэж байгаа байхгүй бүр ингээд тамлан алдсан тэр хоёр хүнийг. Бас хятадаас ер нь бол гэхдээ Магсарч авыг эргээд явуулах юм бол ийм байр байдалтай байна гэдгийг магадгүй гадгалсан ч байж магадгүй тэр эрсдлийг ботсон байж магадгүй. Тэгээд тийш очихоор энэ залуу маш эрт баг өнгөрч гээд байгаа байхгүй тийм. Эргээд очих юм бол энэ хүнтэй угаасаа л маш хатуугаар тооцоод ингээд өөр хүмүүсийг явуулсан ч байж магадгүй. За ямар ч сан тамлаа тэр хоёр элчийн маань хороочж бас хятадаас нэмэлт хүч татаж ховд дахь манжийн цэргүүдтэй хүч хавсран богдын хүрээ рүү довтлохоор бэлтгэж буй мэдээж ирж байгаа. Тэгэхээр ховдоос эргүүлээ тэндээ татж агаад эргээд нийслэлийг авна гэсэн тийм зорилготой байх нь. Ингээд богдын засгийн газраас жалхан цутаг Дамдан базрыг баруун хязгаарын сайдаар томилж Магсарч болон Дамдан сүрэн нарыг бүх цэргийг ерөнхийлөн захирах сайдаар томилон явуулчих. За одоо эндээс орж ирж шít нөгөө Манлавбаатар Дамдан сүрэн те Хатанбаатар Магсарч нар чинь одоо яг ямар зорилгоор цэргийн хүчийг авч орж ирж байгаа вэ? Тэгэхээр баруун одоо засгээс те баруун хязгаарын сайдаар жалхан цутаг Дамдан базрыг онцолж байгаа. Бид ирэх жил энэ хүний талаар бас нэвтрүүлэг хийх гээд бэлдээд байгаа. За ямар ч сан энэ үед болохоор цэргийн ерөнхийлөн захирах сайдаар Магсарч болон Дамдан сүрэн нарыг томилоод явуулсан. За тэд нийслэл хүрээнээс ердөө 200 цэрэгтэй хөдөлж байгаа. Ховдын одоо манж амбныг авахаар ховдод ирээд ховд улаастан болон бүх баруун хязгаарын нутгаар цэрэг татлах зарласан. Монгол цэрэг татлах зарлаж байна. Энэ үед Дамби жансан буюу Жаалам 600 орчим цэрэгтэй ирж нийлсэн байдаг. Мөн бусад нутгуудаас маш олон үндэстэн ясны цэргүүд нэмэн эсээр байсан. Ингээд 5-6 мянган цэрэгтэй болоод хувирсан. 200 цэрэгтэй хөдлөл замаас цуглуулаад 5-6 мянган цэрэгтэй болоод хувирсан. Цэргүүдийн дотор нь 10-т 100-т гэдэг юм уу те суман гэдэг салаа болгон хуваарлаж сургуульд хийж эхэлж байгаа. Улаастан цэргийн газраас винтоп буунууд за дарс сум зэрэг хэрэгсэл болгоныг их буу зэргийг одоо авсан. Ингээд хотын байдлыг тагнан ховдын амбанд дахин тулах шаардах бичиг өгсөн. Энэ үед ховд амнаас гарч явсан 4 хятад цэргийг олзолж байцаалсан байгаа. Тэгээд хятадаас нэмэлт цэргийн хүч ирж байгааг мэдээд Монгол цэргийг бүрэн одоо цуглаж амжаагүй байгаа дээр нь хоёр талаас нь зэрэг дайрахаар тохиролцсныг нь мэдсэн. Тэгэхээр ховдын амнаас тэр Монгол цэргэлүүд дайрах нь байна. А нөгөө талаас хятадын цэрэг ирэх нь байна. Ингээ хоёр талаас нь одоо тэнд цуглаж байгаа манай Монгол цэргийг барихаар бэлдсэн гэдгийг нь олоод мэдчихэж. Тэгэнгუთ Дамдан сүрэн болон Жаалам нар нь цэргээ аваад урд зүгээс ирж байгаа тэр нэмэлт хүчийг тосон байлдаад харин Магсарч болохоор нөгөө хэрмийн дотроос гарч дайрсан манж хятад цэргийг отон устгаж буцаан хөөж явуулахад тохиролцсон. За ингээд хоёр талд зэрэг дай хийхээр болж байгаа. За ингээд тулдаануудыг хийгээд аль аль нь амжилттай дайтаад за Хатанбаатар Магсарч аваа өвжгсэндээ тэр хэрмээс гарч исэн цэргүүдийг буцаан хөөгөө цохиод оруулсан байна. За тэгээд ховд хотыг бүслэн хинч орж гарахааргүй болгосон байна. За одоо тэгээд нөгөө урдаас иржсэн цэргийг ямарцсан хаагаа зогсоодсон. За тэгээ ховдын тэр хүрээг авах гэдэг. Тэгэнгუთ эн чинь нөгөө ховдын хэрэм байгаад байгаа байхгүй. Хэрэм тэгээ хэрэм чинь ингээд хоёр давхар бүтэн хэрэм гэж байгаа. Эхнийх нь хэрэм дотор болохоор нөгөө сангийн хэсэгтэй тэгэл нөгөө нэг манжийн амбны сууж байгаа хэсэг мэсэг гэдэг ингээд нэг бүтээсэн юм хэрэмтэй. Тэрнийхээ гадуур нэг морин тэрэг хоёр зүрх хөлүүд нэг юм хэмжээний яваад өнгөрөх тийм зайтай дахиад нэг хэрэм. Ийм хоёр давхар хэрэмтэй бүсэлт хамгаалт юм байл. Тэгэнгუთ үүнийг нь гадуур нь манаахан тойроод бүслээд эхэлж байгаа. За эндээс юу харагдах вэ гэхээр энэ хүмүүс маань нөгөө нэг их эзэн Чингис хааныхаа үеийг их Монгол улсынхаа үеийн тэр байлдааны арга техник стратегийг мэддэг байсных нь одоо илэрлэн хүн хүчээ нөөгөөд
цэргээ бэлдээд манжуудыг хоол хүнсээр дутагдахыг хүлээн 2 сар бүсэлж байгаа байхгүй. За энэ бол яа харахгүй манаа нөгөө нэг одоо их жанждын маань те хийдэг байсан тулдааны арга техник. Ямар ч гарлага нэтэр юм байхгүй. Болохгүй бол усыг нь хаана, болохгүй бол усыг нь хордуулна. Эсвэл нөгөө нэг өвчин нэтэр юм таргуун давхал те хэрмээр нь дагуул шидэн мэдэн гэгчлэн. Яг тэрнтэй адилхан 2 сарын хугацаанд хүчээ нөгөөд тойроод эзлээ суудсан байна. Хов дотн нөгөө 2 давхар хэрэмтэй. Тэгээ хотын гадуур болохоор 2 морин тэрэг явж багтахуц өргөн хэрэмтэй юм биш үү? Би нэг морин тэрэг санаад байсан. За ингээд хэрмийн гадуур маш өргөн гүнзгий далан ухаж усаар дүүргэн хүн ойртох аргагүй болгосон байдаг. Хотын дотор сангийн хэрэм гих зэрэг нэг хэрэм байгаа. Манжин амбны газар, ордны захиргаа бүх зүйлс нь тэр хэрэм дотор байдаг. Дайрах болоход магсарж ав дамдын сүрнаар сэргээ 6 хэсэг болгон хувааж давших төлөвлөгөө гаргасан байна. Хотын 3 талаас зэрэг дайрах ба нөөц хүч нь хотоос гарч цугдах оролдлогыг нь устгахаар бэлтгэсэн. Тэгээ ингээ 6 хуваацсан. Хотын хэрмийн гадна байсан даланг одоо нэг гадуур байсан даланг гэсэн шүү дээ, тэрийг нь сэтлээд усыг нь буянт хол руу урсгасан байна. За ингээд ямар ч хүн ойртох боломжтой болоод хэрмийн доогуур нүх ухаад 50 кг-ийн дарь тесэлж хэрмийг дэлбэлэхээр бэлдсэн байна. Хэрмийг дэлбэлнэ. Хот дотор байсан энгийн хятад иргэдээс тагнуулын мэдээ авч хотын аль хэсэг дайсны цэргийн хүч одоо ямар хэмжээтэй байгааг мэдж авч ирсэн. Хэрэм рүү дүүжин шатаар авирч гарах цэргүүдийг бас бэлдсэн. Мөн зогсоо зайгүй ууха хашгирч бөмбөг тесэлж их дуу чимээ гаргаж дайсны анхаарлыг сарниулж сандаргах тусгай хэсгүүдийг ч гэсэндээ бэлдэж исэн. Тэр хүмүүс нь дайтахгүй зөвхөн тэрийг хийн тэ ингэж бэлдэж исэн. Энэ үед хятадаас дахин нэмэлт хүч, цэргийн хүч ирж дайсныг ирж ирснийг одоо тосож байлдсан боловч нэлээд хэсгийг нь хот руу алдаад оруулсан байдаг. Тэгэхээр тэнд дахиад хүч нь нэмэгдсэн. Ингээд ховдоос манжийн сүүлчийг устгах түүхэн өдөр дээр ирж байгаа байхгүй. За тэгээд төрөүний нөгөө нэг нэвтрүүлгийнхэнд хэлсэн тэр 8 дугаар сарын 20-ны өдөр. За хоёул хамтран ажиллаж ярьчихад яг тэр дайралтын талаар яриа. За өнөөдрийн дугаарыг маань чанартай амьдрын Мортон резиденц ивэнтдэгч байгаа. За Мортонгийнхан маань ашиглалтанд 100% орсон 2 дугаар ээлжийн 58-аас 122 м2 бүхий 2-оос 4 өрөө бэлэн байрнуудаа санал болгож байгаа. За энэ хотхон маань ус цэвэршүүлэх системийг хотхныхаа хэмжээнд суйрлуулсан байгаа. За тэгэхээр усан дээр бол ямар нэгэн асуудал гарахгүй гэсэн үг. За бас нэг маш таатай мэдээ байгаа нь тактик 100% үнэндээ тооцоогүй мэл. Уг нь стандартаар 30% тооцох хэрэгтэй байдаг бол Мортонгийнх 100% үнэгүй өгж байгаа гэж ойлгож байна. Ингэснээр худалдаа авахч маань 20-оос 45 сая төгрөгийн бодит одоо хэмнэлт хийж байгаа гэсэн үг. Тэгэхээр Мортонгийнхан өөрсдөө ийм алдагдлал бас хүлээж байгаа гэж ойлгож бас болно шүү дээ, тийм. Гэтэл энэ чинь ярьдаг шүү дээ. Өөрө философи нь их гоё энэ компани. Аавынх нь үлдээсэн тэр одоо өв гэдэг тийм ээ. Бид чанартай байр өгөх хэрэгтэй. Хэрэглэгчдийг одоо яагаад шулжтай амьдрах гайгүй. Тийм. Өгөхөө нэг тавьсан байхгүй. Тийм. Авахаа биш өгөхөө нэг тавихаар бүх юм ингээд өөр болоод эхэлдэг. Тэр үнэт зүйлээс хамаарат гаргаж байгаа шийдвэрүүд хөрлөөр болдог. Өнөөдөр гэтэл 2-3 блок тим орон сууцны бүх айлуудын балконыг үнэгүй өгнө гэвэл хичнээн тэр бүн төрний алдагдал хүлээх үү. Харин тэ 10 айлс гэж бодоход л 400 сая төгрөг болчихсон. Гэтэл үгүй ээ. Энэ бид нар анханасаа аав маань ингэдэг байсан. Яг тэрний дагуу л явна гэдэг эрсдлийг бас дагаал яваад байдаг. Тийм ээ. За B1 B2 давхартай одоо 2 давхар зогсоолтой байх нь байна. 375 айлда 430 зогсоол төлөвлөсөн байгаа юм байна. За дэлхийн номер 1 хүүхдийн тоглоомын талбай одоо тоглоомыг үйлдвэрлэгч Дайн улсын алдарт компани брэндтэй хамтарч ажиллаад маш чанартай тоглоомуудыг сурлуулсан байгаа юм. За мөн лифт урт гарцын хэсэг нэг хэмд буюу тэрэгтэй хүмүүст зорчин штэ. Тэд нартай маш тааламжтай юм байдлыг бий болгосон байгаа юм байна. За энэ хотхон нь Америк сургуулийн Чанхайнд байрлаж байгаа. Зайсан толгойн зүүн талд яг хажууд нь загварын байр байгаа учраас тэнд очиод дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. 76 тэгтэг 67 дугаар утсаар тэдэнтэй холбогдож болох нэ. За баярлалаа. За баярлалаа. За эргээд дахиад түүхэн нөхцөл байдлыг харахад нөгөө Монгол улс чинь тий хязгаар нутгууд за тэгээд урагшаага газар нутаг гэнэ тэр дээрээс нь 4 одоо аймагт хуваагдаж байгаа шүү дээ тий 3 хан 1 ноён байсан 12 онд бол сайн ноён аймагчин сайн ноён хан аймаг болоод 4 хан аймагтай болоод хязгаар нутгууд бас орж байгаа тийшээ чин тагн уран хаан хязгаар баруун хязгаар гэх мэтлэн тий ингээд газрууд байгаад байгаа. Энд чинь ингээд 200 жил одоо манжийн төр зэсэг тогтчихлоор түүнийгээ дагаад хятадууд маш их энгийн иргэд маш их дээрээс нь манжийн тэр хүч нөлөө гэдэг нь маш их. Өнөөдөр бид нар юу гэдгийг 1911 оны 12 дугаар сарын 29-нд үндэсний цусгаа тогтнолын хөдөлгөөнөө зарлаад тусгай тогтнолоо зарлаад тэгээд Сандоо амбаны чин хүрээнээс
4 хоногийн дотор те өтөр түргэн гар гэ тэгээ гаргаа тэгээд Оросын консулууд амжаад хаашаа явж байгаад яаж гардаг ч үлээ те. Гэх мэтлэн энэ үйл явдлууд чинь зүгээр хараад байгаа боловч ингээд дахиад бараг худалчинд 8-9 сарын дараа гэхэд үлдэгдлийн хөө дуусаагүй л байгаа байхгүй. Хамгийн том хүч нь тэр ховдод үлдсэн байгаа. За ингээд яг тэр нөгөө дайралт хийх өдөр чинь 1912 оны 8 дугаар сарын 20-ны өдөр болж байгаа. Дайралт болохын урд чинь Магсар жав олзлогдсон дайснуудаас 5-ыг нь авчирч бамбрын дэргээд те зүрхээр нь туга тагсан байдаг. Мөн жалхан цудагт бүх цэргүүдийн өмнө ном уншиж цэргийн сүр хүчийг дуудан адсилсан байдаг. Дөрвдийн алдарт туйлж парчин товшуур хөгжмөдөө агуу бум эрдэн баатарлаг туйлыг хайллаа. Ингээд өглөө нар мандахтаа зэрэг хотын 3 талаас зэрэг дайрсан. Ховд хот 3 том хаалгатай байсан. Хаалга руу дайрч хэрэм рүү дүүжин шатаар авиран давшиж эхлэв. Хэрмийн доогуур ухаж бэлдсэн нүхэнд дарг хийж дэлбэлсэн боловч хэрмийг сэтэлж чадсангүй. Тэгэхэр нь өргөлжлүүлэн ухсан байна. Хэрмийнхэн доогуур. Өдөр гэхэд маш их хүч зарцуулсан боловч давшилт удаашралтай ахиц тааруу байлаа. Үд дундаас хойш Магсар жав өөрөө төрүүлэн 20 гаруй цэрэгтэй дүүжин шатаар хэрмийг даван гарч чадсан байна. Энэ үед хэрмийн доогуур ухсан нүхэр цэргүүд нэвтрэн орж ирж хэрмийн хаалгыг дотор талаас нь онгойлгосон. Ингээд Монгол цэргүүд хотод нэвтрэн орлоо. Орой гэхэд ховд хот бүрэн эзлэгдсэн. Манж амбныхан болон цэргүүд ухарч сангийн хэрэм дотроо орцсон. Сангийн хэрмийн дөрвөн талд цагаан туг өлгсөн боловч хэрмийн хаалгыг онгойлгож өгөхгүй л байсан. Магсар жав дахин цэргээ өдөртөн өөрөө төрүүлэн авирч хэрмийг даван ороход манж хятадууд энэ удаа эсэргүүцэл үзүүлэлгүй бууж өгч байгаа. Ийхүү ховд хот маань те бүрэн одоо Монгол цэргийнхтэй эзлэгдэж байгаа. Монгол цэрэг маань эргүүлээд ховд хотоо авч байгаа гэсэн үг. Манжийн 200 жилийн ноёрхол энд хүрээд нуран онов. Ховд хот бол үнэндээ бараг нийслэл хөргөнөөс илүү чухал байшилтай ач холбогдолтой газар байсан. Ховдын манж амбан байгаа цагт Монголд байнга аюул занал хийлжсэн учраас энийг авах нь маш өндөр ач холбогдолтой зүйл. Мөн баруун хязгаарын ард түмэн манжийн захиргаанд хэвээр байх байсан. Ховдыг эзэлсний дараа дээрэм тонуул хийж болохгүй гэж тушаасан боловч тэр олон үндэстэн ястны эн тэндээс ирсэн цэрэг дураараа аашилж хотыг бүрэн тонож дээрэмдсэн байдаг. Манжийн амбан болон олзны цэргүүдийг Оросын консулд хүлээлгэн өгч Оросын цэргээр хамгаалуулж Хятад руу хөргүүлсэн байгаа. Хатанбаатар Магсар жав ер нь дипломат ёсыг маш сайн баримталдаг, бууж өгсөн дайсныг огт хөндлөлгүй хамгаалж зохих газар нь хөргүүлдэг нэгэн байсан. Энэ бол одоо цэргийн маш том дипломат ёс байгаа байхгүй. Сонирхолтой ховдын дайн болж байхад баруун өнгөрөн Оросын консулын цэрэгт байсан байна. Тийм. Тэгэхээр баруун өнгөрн тэнд байсан бол тарах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр ховдын консул тэнд байгаа шүү дээ, тий. Тэгэнгүүт ховдын консулын цэрэгт баруун өнгөрн байсан байж тарах гэдэг. Тэгэхээр чи хаант Орос улс тэгээд цагаан харим гэсэн үг байхгүй. Тэнд ховдын консулын цэрэгт бас байсан. Энэ дайнд шүү дээ, тий. Оролцож болохгүй гэдээ Оросын консулын цэргүүд болон Оросын консулч оролцохгүй шүү дээ. Энэ чинь манж Монгол хоёрын хооронд юм болоод байгаа учраас. Энэ дайнд оролцож болохгүй гэсэн тушаалтай болсон болохоор консул нь одоо нөгөө цэргүүдээ хөдөлгөөгөө гэсэн үг байхгүй. Тэгэхэд яг хуу зүгээр нэг дам яриагаар тэр нөгөө баруун өнгөрөн чинь нуугдаж гарч агаад Монгол дээл өмсөө тэр ховдын дайнд Монголын талд ороод байлж ийсэн гэдэг тиймэрхүү бас нэг яриа байдаг юм билээ. Дам яриа шүү гэхдээ. Ингээд ховдын чөлөөлөх дайнд гавьяа байгуулсан олон дарга цэргүүдийг шагнахад Богд хаан Магсар жавд Хатанбаатар цолыг өгч байгаа байхгүй. Ховдын хүрээгээ чөлөөлж байгаа учраас ховдын хязгаар чөлөөлж байгаа учраас. Энэ нь одоо Хатанбаатар гэдэг цолных нь бас учрыг жоохон ярих юм бол Хатанбаатар гэдэг нь халахын Хатан Бүүвэ Баатарын цол юм. Хатан Бүүвэ Баатарын цол. Хатан Бүүвэ Баатар нь одоо Бүүвэ Баатар нь болохоор байгаль нуур Бурайдын ард түмнийг хамгаалж Оросуудыг удаа дараа ялж хөөж байсан. Халах ойрдын дайнд бас онцгой гавьяа байгуулсан учраас Хатанбаатар гэдэг цолыг анх шагнуулж исэн ноён юм байгаа. Тэгэхээр тэр хүний алдар гавьяаг одоо энэ хүн давтлаа буюу те Магсар жавд яг түүнтэй адилхан Хатанбаатар гэдэг цолыг яг энэ гавьяаных нь ховдын чөлөөлөх дайнд гавьяа байгуулсан учраас одоо Богд хаанаас шагнасан байх нь байна. Хатанбаатар Магсар жав сүүлд Богдын Эрдэнэсийн санд ороход Богд хаан маш олон баатруудын зэвсэг дундаас Хатан Бүүвэ гэдэг энэ баатрын элдийг Магсар жавд бас өгсөн байдаг. За ингээд ховдын дайн дууссаны дараа Хатанбаатарыг баруун хил хязгаарыг тохинуулах сайдаар томилж тэр хавийн нутаг орон ард түмнийг тохинуулах үүрэг өгсөн байна. За одоо бүр баруун хязгаарыг тохинуулах сайд. Хил хязгаар үнэхээр тайван биш байсан. Яагаад тэгэхээр Хятад, Хасаг, Орос уугар гэд янз бүрийн дээрэмчд хилийн докторгоо ингээ бүтлгөөнтэй байдлаас болоод хилд авч ирж ард түмнийг дээрэмдэж түвээж байсныг таслан зогсоож хөөж явуулах ажлыг хариуцж байна гэсэн үг энэ хүн. За ингээд тэр үед бол үнэхээр Ирэмгий, Дайчин, Баатар, Жанжин бидэх хүн хэрэгтэй учраас тэр хүн энд үүргээ биелүүлсэн. Яг энэ Хятад, Хасаг, Орос уугар гэдэг тэр дээрэм тонол хийгээд байгаа хилийн зочд гаргаад байгаа улсуудыг бүгднийг хилээсээ үлдэн хөөж байгаа байхгүй.
Тэгээд хэсэг хасаг дээрэмчдийг хөөж туваагаар дамжин Оросын хил рүү хүртэл ороод байлдаа явцсан байна. Хятадын цэрэг хил давж орж ирснийг одоо бас хөөж устгаж ирсэн. 1900 одоо энэ чимэрс ингээд хилийн хаан аюулгүй байдал нэтэр юмыг бүр яг хангаад байгаа л гэсэн үг байхгүй. Тэгээд түүшигээ шунж байгаа бас маш олон газрууд байгаа юм билээ шүү, шунж байгаа. За тэгээд Хятадаас бас цэрэг хил давж орж ирдэг. Тэднийг ч гэсэндээ бас үлдэн хөөж устгадаг. Ингээд 1914 онд Оросын хэдэн зуун цэрэг хил давж орж ирээд одоо дээрэм тонол хийж хилийн цэргүүдийг баривчлан буу зэвсгийг хураан авсан байдаг. За энэ бол яг нөгөө Жааламын бас хэрэг мэрэгтэй холбоотой байх. Дамби Жансантай тий холбоотой байх. Тэгээд Дамби Жансанг хүч хэрэглэн барьж авч явсан байдаг. Яг энэ Оросын хэдэн зуун цэрэг хил давж орж ирж байгаа. Эн чин Дамби Жансанг авч яваад байгаа боловч нөгөө талдаа Монголын хил рүү орж ирээд байгаа байхгүй юу? Монголын газар нутгаар яваад байгаа. Энэ дээр дураараа орж ирээд ингээд явчихыг бас хараад зогсож болохгүй юм байна л да. Эн чин тусгай тогтносон улс шүү дээ. Тийм учраас үүнийг мэдсэн Хатанбаатар цэрэг хуралдуулаад араас нь хөөж байгаа байхгүй юу? Тэр Оросын цэргүүдийг хаанд Оросын цэргүүд байх гэдэг. Араас нь хөөгөөд бэлтжижсэн чинь нийслэл хүрээнээс за энэ хэрэгт оролцож болохгүй гэсэн тушаал ирж байгаа байхгүй юу? За тэгээд энэ хүн за оролцохгүй юм байна ямар ч байсан ингээд болчихж байгаа. Тэрнээс биш цэргүүдэд цуглуулад араас нь тэр хинэн ч орж исэн бай Монголын нутагт халтж байгаа гэж үзээд нутгаасаа хөөж гарах гэдэг байгаа байхгүй. Харин урайнха таган туваад орж исэн Оросын багахан хэмжээний цэргүүд болон Орос иргэдийг хөөн явуулж болно гэж хэлсэн. Тэгэхээр одоо энэ үед чинь нөгөө таг нь урайнха туваа чинь манах шүү дээ. Тэгэхээр тэнд орж ирж байгаа туваагийн нутагт орж ирсэн байгаа Оросын цэргүүдийг те бүгднийг эргүүлээд хөөгөөд нутгаасаа гаргаж байгаа байхгүй. Таг нь урайнха чинь манах учраас. За ингээд 1914 оны 10 сард Хатанбаатарын бие хүн дээр өвдсөн учраас чөлөө хүсэж орон нутагтаа харж биеэ эмчлүүлэх хүсэлтийг дотоод хэргийн яаманда өгсөн байгаа юм. Гэвч цаг үе үнэхээр төгшүүртэй хүнд байгаа учраас энэ хил хязгаарын өөмөтэй байгаа учраас хүлээж авах боломжгүй чи наана яг энэ цагт байхаас аргагүй гэдэг. Харин Хатанбаатар магсарч авд зэрэг ахиулж үе үлрэх бээлийн цол хэрэгэм шагнасан байгаа. За ингээд үр хүүхэд нь одоо энэ хүний хийсэн гавьяага цаашдаа ингээд явна гэсэн үг гэдгийг. За яг энэ үед Орос Хятад хоёр Монголоос нууцаар хилэлцээ хийж эхэлсэн. За энэ дээр Хатанбаатар магсарч болон Манлайбаатар Дамтны сүрэн нарын Орос Хятадын цэргийн эсрэг явуулсан ажиллагааных нь үр дүнд уг хилэлцэрт Монголын талыг оролцуулахаас өөр аргагүй болж эхэлсэн. Тэд нар хоорондоо яриад эхлэнгууд л тэгээд нөгөө нэг ингээл хил хязгаар мэдгаалуу цэрэг мэрэг оролоод ингэж итэл нөгөө Хатанбаатар магсарч болон Манлайбаатар Дамтны сүрэн гэдэг энэ хоёр хүн чинь тэдний цэрэг ажиллагаа тактик нэр юм дийлчээд идэг те буцаачаад идэг. Тийм учраас за аргагүй ихэнд Монголыг энэ хилэлцээртээ оруулах юм байна гэд энэ хилэлцээр нь бидний мэддэг алдарт Хяхтын гэрээ байхгүй юу? За 1915 он яг энэ гэрээ нь болохоор өөр гэрээ. Тэгээд 1915 оны хүртэл үргэлжилсэн гэдэг. Ингэж үргэлжлэхдээ Монголыг автономит эрэхтэй тусгаар улс гэж үзэж гурван улс нэг нэгнийхээ хил рүү цэргэлэн дайж болохгүй гэсэн гэрээ хийсэн. 1915 хүртэл энэ одоо гэрээ үргэлжилсэн байна. Тэгэхээр энэ үед Монголын цэргийн одоо хүч гэдэг юм уу те тэр зүйл бол одоо бусад энэ Хятад болон Оросуудад бас ингээд тийм ч амар дийлдэхэргүй учраас за Монголыг энэ гэрээнд одоо оролцуулахсаар арга алгаа гэж оролцуулаад Монголыг автономит эрэхтэй тусгаар улс гэж үзэж хагаад 15 онтоо золгож. За тэр 1915 онд бол одоо нөгөө Хяхтын гэрээ гэдэг юм хийгддэг ш. Тэгээд автономит эрхийг одоо байхгүй болгодог тий. За яг 1915 оны сүүлээр хил хязгаар харьцангуй тайван аюулгүй болоход Хатанбаатарыг нийслэл хүрээнд дуудан ирүүлсэн байгаа юм. Дотоод хэргийн яамд дис түвшмлийн албанд томилогдож Хант Дорж банкийн хамт төрийн албанд зүтгэх болсон. Тэгэхээр яа харахгүй Хант Дорж банктай нэгт байгаа ч тий. За ингэ байж л 1916 онд өмнө зүгийн байлдаа гэж байгаа. Энэ болохоор Хятадын хунхууц дээрэмчд хил хязгаарт нэвтэрч өвөр Монгол ард иргэдийг маань түвээж дээрэмдэж байгаа мэдээ ирсэн. За тийм учраас Хатанбаатар магсарч ав Түрэмгий Баатар Баяр гүн нарыг цэрэг өдөртөн явж дээрэмчдийг дарахыг тушаасан байгаа. За ингээд Баяр гүний цэрэгт Пулемет сумангийн даргаар гэхэд тухайн үед бидний мэдих Дамтны Сүхбаатар энэ одоо албанд те хариалагдж явж байгаа. Хатанбаатар магсарч ав хунхуус нартай байлдахдаа анх чойжин буусан гэдэг. За энэ чойжин буун гэдэг нь юу вэ гэхээр мэдээж нөгөө сүр хүч те ингээл цус ингээд юу гэдгийг юм ирэмгийн байдал инээ тэрэг юмнуудыг харуулж байгаа. Тэгэнгүүт яагаад чойжин бууж байгаа юм гэхээр тухайн үед чинь манай Монголын цэрэг тэгээ Монгол улсад маань те мэдээж бурхны шашин голлох зөглөх шашин байгаа. Тэгэнгүүт энэ чойжин бууна гэдэг чинь одоо юу гэдгийг сүнс сүудэр одоо юм айц хүүц энэ болгоныг одоо дардаг тийм чойжин одоо буух тийм зан үйл байгаа байхгүй. Тэгэнгүүт Хатанбаатар магсарч авыг өөрөө буудаг болгоод тавьчихгууд нөгөө ягаа хүний зүрхээр тэ одоо хар сүлтэй тагтдаг энэ жанжин чинь тэ бүр ингээд чойжин буудаг ингэдэг тэгдэг гээд нэг өсөндөө цэргүүдтэй хүртэл доторх инээдрийн ямыг улам нэмэгдүүлж байгаа. А нөгөө талдаа эсрэг талууд бол дайсан инээдрийн юмд бол нэрийг нь сонсоод
зүхтаах хэмжээний тэр зүйлийг ингэж нэмэгдүүлж байгаа байхгүй. За тэгээд хунхуус нартай байлдахдаа анх чойжин бууж байгаа. Чойжин буун гэдэг нь тусгай шашны хувц сэргэлэл өмсдөг хүчрхэг бурхан сахиусыг биедээ дуудан оруулахыг хэлж байгаа. Нэгэсэндээ нөгөө бөөгийн онгод дуудахтай адилхан. Монгол цэргийн сүр хүчийг бадрааж зоригийг чангалж явахд хэрэгтэй гэж үзээд Богд хаан өөрөө Хатанбаатар багсарч авд чойжингийн хувцс хэрэгсэл өгч онгод залж өгсөн гэж байгаа. За энэ нөгөө талтаа мэдээж бид нар бол яг хувь улдааны онол гэдгээр харах юм бол те ер нь жоохон бусдыг айлгах хэлбэр төдий байж болох ч гэсэн те бурхны шашин талаасаа бол яг зан үйлийг харахад Монгол цэргийн сүр хүчийг бадрааж зоригийг чангалахад хэрэгтэй гэж үзсэн учраас Богд хаан одоо иймэрхүү зүйлсийг одоо энэ хоёр хүн маань хийж байна. За чойжин буугаад онгод залсан үедээ Хатанбаатар суманд даагддгүү буюу сум түүнийг нэвтэлж чаддгүү. Биеийг нэвтэлж чаддгүй. Дээрээс нь өөдөөс нь дайтах байтугай дайсан түүний удаас игцэлж харж чадахгүй болж идэг. Дайнд яваад буцаж ирээд бүсээ тайлахад нь биеийг нь нэвтэлж дийлдэггүй өвөрт нь үлдсэн сум шар хийтэл асгадаг гэх мэт цуу яриа тархсан. Албаарч тараасан байж магадгүй. За энэ бол ингээд нөгөө нэг буцаад байлдаж байгаа дайсны нөхдүүдэд бол үнэхээр зүрхэн үхэхээр тийм мэдээ байхгүй тэр үед бол те гэх мэтчлэн ийм цуу яриануудыг тарааж ирсэн. Хатанбаатар ч гэсэндээ энэ мэт яриаг зориуд өдөөн хөгжүүлж ирсэн гэдэг. Нэг удаа чойжин бусныхаа дараа урд шин те одоо юу гэдгийг их эзэн Чингис хаан өөрөө бууж ирлээ. Бид нар одоо ялагдахгүй дайснаас өчүүхэнж айх хэрэг байхгүй шүү гэх мэтчлэн цэргүүдээ бас ингэж зүрх зоргийг нь чангалж ирсэн. Энэ үнэн шүү дээ. Одоо яах юм хийхээс арга байхгүй. Ягаад гэвэл тухайн үед чинь цэргийн тоо гэдэг юм уу те хід үлээ. Урд байгаа тэр тулж байгаа тулдаан чинь ямар билээ. Бидэнд чинь буу зэвсэг нээдрэм хэрэг байгаа билээ. Бас цэргүүдийн тэр зүрх зориг гэдэг юмыг ингэж нэмэгдүүлж явах тэр бол асар том бас хэрэгцээ байгаа байхгүй. Хитрхи их тоотоо дайсныг харсан цэргүүд сэтгэл санаагаар унахад Хатанбаатар чойжин буудаг. Тэрний дараа цэргүүд нь илт сэргэж юунаас ч айлтгүй зоригтой ухаан самбатаа болдог байсан гэдэг. Мөн Хатанбаатар дайсныхаа зүрхээр цэргийн хар сүлтээ тагтдаг байсан сүүлчийн Монгол жанжин. Цэргийн хар сүлтэн дээрээ 3 сэрээтэй, доор нь хохимой толгой гавалтай, тэгээд хар цацаг, хар хадаг яндар, дотор нь морины хэлхсаар хийсэн сүлт байгаа юм багхгүй. Тэгээд энийг цусаар тагтдаг. Энийг бол одоо бүр их эзэн Чингис хааны үе, эзэнт гүрний үед ч гэсэндээ хар сүлтээ те тахих энэ үйл чинь явж байгаа шүү дээ. Энэ нь өөрөө цэргүүдэд маш их хүч өгж байгаа. Нөгөө талдаа нөгөө нэг дайснуудад тэд нар чи ингэдэг гэсэн гэд. Тэгээд бүр зүрхгүй болж байгаа байхгүй. Тийм тэрийг өгж байгаа адил. За тулаан болохоос 2-3 хоногийн өмнөсгөл Хатанбаатарын зан ааш нь хувирчдаг. Их догшин, ширүүн, хатуу чанга болж хувирдаг. Үүнийг нь түүнтэй нөгөө нэг яг зэрэгцэн байлдаж явдаг. Өөрийн гарын 800 гэдэг үлээ дээ. Өөрийнх нь гарын 800 зэрэг байдаг. Тэд нар бүгдээрээ баг оцсороод байхгүй. Тэр нь бүгдээрээ цаашдаа доор хаяж өөрийн гэсэн 10 хүнүүдийг нутаг орондоо бэлдсэн байдаг. Тэгэл цэрэг цуглал гэдэг 800 хүндээ гэдэг юм уу хэлэхэд нөгөөд нь бүг гэж ерөөсө хормын дотор ингээл 8 9000 100000 хүн цуглаж байгаа байхгүй. Тэгэнгүүт тэр нөгөө нэг яг ойрын цэргүүд нь бүгдээрээ мэддэг. Яг тулдаан болохоос ингээл 2-3 хоног юмнаас хулаад зан характер хааш бүх юм нь ондоо болдог. Тэгээ цэргүүд нь ч гэсэндээ адилхан жанжныгаа дагаад бие сэтгэлээ тулаанд бэлдэж эхэлдэг. Ингээд энэ цэргүүд маань 5 замын байлдаан гэж өвөр Монголын ах дүүсээ тэ чөлөөлөхөөр тэр дайнуудыг хийгээд дахиад уршаага байлж байгаа ш. Тэгэхээр энэ хүний хувьд ерөөсөө тэр байлдаан тулдаан эдэр нь ерөөсөө ингээл үргэлжлээ зогсоо зайгүй явчихж байгаа байхгүй. За Хатанбаатар сүлэн хэрээс мянган цэрэг дайчлан бас өвөр Монголоос цэрэг нэмж татсан байдаг. Цаашлан давшсаар хунхуус нартай 3 удаа тулгарн байлдаж бараг устгаж дуусгав. Үлдэгдэл цэргийг хөөн Хятадын нутагт цөмрөн орсон байна. Өвөр Монголоос цаашлан Хятадын нутаг руу ороод эхэлсэн. Тэгэхдээ Хятадын засгийн газраас эсэргүүцэх бичиг өгсөн учраас манай он цэргээ татсан. Цэргүүдэд тараагаад хил хамгаалах 600 цэрэг үлдээж Хариат ноёдын мэдэлд өгсөн байдаг. Тэгээд нийслэл хүрээндээ эргээд ирэв. Гэтэл Оросын консулын газраас 3 улсын гэрээг зөрчиж дайн хийсэн Магсар чавыг барьж өгөх шийтгэхийг Богд хаанаас шаардсан байна. За энэ үед Богд хаан юу гэж энэ том жанжныгаа өгөх вэ? Ухаан сэлж байгаа. Сэлэхдээ яасан гэхлээр Хатанбаатар Магсар чавд улсын дархан засаг гэдэг цолоор шагнацсан. Тэгэд эргүүлээд Монгол төртэй Монголын төр дархан засаг хүнийг ямар нэгэн хэрэгээр шийтгэж болдоггүй хуйлтай гэж Оросын консулд мэдэгдэж Магсар чавыг хамгаалж үлдсэн байна. Энэ нь Монгол улс тусгаар улс Орос Хятадын зааврыг дагахгүй гэсэн холын бодлогоо бас илэрхийлж байгаа ийм зүйл юм. За ингэ байж идэл харчны бавуу жавын цэрэг дээрэм тонол хийж ард иргэдийг төвөөж байгаа мэдээ ирсэн. За энийг хэн номхотох вэ гэхээр Хатанбаатар л номхотгоно. Тэгэхээр Хатанбаатарыг тийш номхотохоор томилон явуулсан. Туслах жанчнаар нь Баяр гүн цэргийн сүр сүлд хэмрэг даах
ламаар нь штэ тий. Одоо дайнд явхад ингээд хажууд нь хүн яваад байгаас тий. Цэргийн сүр сүлд хэмрэг даах ламаар дэлв хутагч ямсран жав явсан байдаг. Бүр юм гайхалтай ужил тохиолдод яваад байгаа юм. Хатанбаатар Бавууж авта хилцээ хийлэхээр гарын туслах Далаабаатарыг явуулсан байхгүй. Одоо очичоод тэр хүнтэй хилцээ хийх гээд явуулсан чинь Бавууж үгэнд нь орохгүй. Монгол улс намайг хөсөр хайсан учраас бүгдтэй нь эцсээ хүртэл тэмцэнэ гэсэн байдаг. За энэ болохоор яг нөгөө 5 замын байлдаан дээр байлдаад 5 замын байлдаанаас те нэг хачны Бавууж хүн одоо ингээд юу гэдгийг эргээд одоо нутагтаа очиод тэнд нь одоо хятадын засаг тогтцсон тэд нар ингээд цэрэг мэргээр ингээд шахаад байдаг. Эргээд Монгол руугаа ирээд яа амьдрын амьдарч болохгүй ингээд нэг юм цэрэг дайн тулаан тэгээд дээрэм тонол гэдэг юм нэг иймэрхүү юм үлсэл гэдэг юм. Бас яг баримтал биш баг. Гэхдээ Хатанбаатар Магсар Жав тэр ядаа ажлыг зохицуулахаар очиж байгаа байхгүй. Очиход тэр нөгөө нэг өөрийнхөө туслах далааг явуулсан чинь Далаабаатарыг чамааг бол алах ёстой. Тэр нөгөө нэг харчин Бавууж аван тэгж байгаа. Одоо илгээсэн элчийг нь те чамааг алах ёстой. Гэхдээ алахгүй. Чи очиж Хатанбаатарт миний хийснийг дамжуул гэж хэлсэн байна. Ямар ч тач Бавууж Хатанбаатартаа байлдалгүй цэргээ аваад буцаад явсан байдаг. Тэгэхээр тэр хүн юу гэдгийг нутаг оронд нь тэг хятадын цэргүүд суугаад идэг. Эргүүлээд нөгөө нэг хоёр улсын те шахалтаар Монголоос цэргээ татаагаад цэргийн татуулсан байгаад идэг. Гэтэл энэ хүн яах ч арга байхгүй голд нь ингэсэн. Тэгтээ байлдахгүй байгаа байхгүй. Яаж ч ингэсэн гэрнээсээ байлдахгүй байгаа байхгүй. Одоо өвөр Монголын нутаг мутаг энэ тэр хятадын нутаг мутаг дээр дээрэм тонол хийгээл амьдрахаас арга байхгүй. Гэхдээ Хатанбаатарыг очиход Хатанбаатартай байлдахгүй байгаа байхгүй. Ах дүүстэйгээ байлдахгүй гэсэн байна. Тэгэл цаашаагаа л явж байгаа байхгүй хөргий. Бараг л өхөл рүү явж байгаа гэсэн үг шүү дээ. Энд чинь өхөл рүү явж байгаа мэдчихэж байгаа тийм юм. За тэгээд Хатанбаатартай байлдалгүй сэргээ аваад явцсан. Харин хятадуудтай байлдж хагаад Бавууж гүн алагдаж ам алтахад цэргүүд нь хідэн хэсэг тасарч Монгол орж ирж дахин дээрэн томол хийх болсон. Хатанбаатар аргагүй ирэхэнд бүгдийг нь хөөж устган хилээсээ дахиад цааш нь хөөж явуулсан байдаг. Аргагүй ирэхэнд шүү. Энэ үед нөгөө нэг зарим дайн талаанд дайсны цэрэг байлдалгүй бууж өгөх юм уу? Ганц ч буудлгүй бас иргэн зүгтдэг. Тим үе болцсон байсан. Ягаад тэгэхээр нөгөө нэг чойжон буугаад тэнд зүрхээр туг дахиад те тэгээд ховдын хязгаарыг ингэж аваад сайдан байгаад ингэсэн Хатанбаатарыг бол нөгөө сонсохороо байлдж чадахгүй. Адилхан цэрэгтэй байсан ч гэсэндээ Хатанбаатарыг сонсчих юм бол нөгөө тал нь байлдж чаддгүй юм л да. Буугаад өгөх эсвэл тэгээд цаашаага цутаадаг. Ийм хэмжээнд Хатанбаатарын нэр алдар түгцсэн байж л та. Тэгээд одоо тэр цэргүүд ямарчсан. Одоо үнэхээр аргагүй ирэхэнд хөөн гаргахаас аргагүй болж байгаа. Ах дүүсээ. За тэгээд учир нь Хатанбаатар бол шар тугаа залаад дайраад ороод ирэх юм бол ямар ч дийлэх арга байхгүй гэдгийг одоо тэр үед мэддэг болсон байж. Тэгээд мэдээж нөгөө цуу яриа нь Хятад Монголгүй те Орос Монголгүй Хятад Монголгүй бүгдэнд нь тархацсан байгаа. Аимшигтай жанжин гэсэн цуу яриаг бол бүгд мэддэг болсон. Үнэхээр ч Хатанбаатар байлдах болгонд ялж нэг ч ялгадаж үзээгүй гэдэг. Тэгээд Дамтны Сүхбаатар бол бас энэ дайнд явж гарамгаа байлдан Баатарцлоо шагнуулж байсан байдаг. Хатанбаатар Магсар Жавыг одоо тэргүүн зэргийн жүн ман цолоор бас өмнөний дараа шагнасан. Магсар Жавыг өсгөж төрийн хэрэг зургасан Ганжуур Жав ноён нь нас барахад түүний хошуу ноён цолыг нь Магсар Жавд өгүүлэхэр болсон байх. Одоо эргүүлээ тэнд очиод одоо ноёны албаа залгаад явж болно гэд. Гэтэл хошууных нь туслах ноён бэс цогт очиж гэж хүн байгаа. Энэ хүн яахаараа Магсар Жав одоо энэ ноёны албаа залгах юм бэ гэж хэл ам хийсээр хагаад одоо хошуу ноён болохыг нь болиулсан. Тэгээ өөрөө хошуу ноён нь болцсон байгаа байхгүй тий цогч нь нутгийнх нь. Ингээд 1918 онд Богд хаан цогточрыг хошуунаас нь таслан цогточрын хошуунаас нь таслан одоо нөгөө өөрийнх нь Ганжуур Жав ноёных нь хошуунаас нь таслаад Магсар Жавын хошуу гэж бүр шинээр үүсгээд тэнд одоо түүнд өгсөн байгаа Магсар Жавын хошууг байгуулж өгсөн. Ингээд Хатанбаатар Магсар Жав албат иргэд газар нутагтай хошуу ноён болж байгаа. Гэтэл өнөөх цогточор бас хил ам хийгээд Магсар Жав төрд гавьяа байгуулсан байгууз надад ямар хамаа байна. Миний хошуунаас яхаараа нутаг залгаж өгдгийг ингээд заргалдаж явсан боловч Богдын тушаал дарагдаж дуугаа болсон байдаг. За ингээд уул нь бол Магсар Жав эргээд засгийн хэрэгтэй ороо те дайн тулааны хэрэгэн дууслаа гэж ойдоод засгийн хэрэгээ одоо аваад ингээ байх гэтэл бас жоохон нутаг орон инээ тэрэ юм жоохон ингээ болохгүй дээрээс нь жоохон бие хаана байхгүй болсон болохгүй байсан болохоор ямар ч нутаг руугаа одоо нутгаа тохинулахаар ямар ч очсон гэж байгаа. Хошууныхаа ард иргэдийн амьдралыг сайжруулахаар татварыг багасгаж байгаа. Тэгээд тариа ногоо тарихыг зааж худалдаа наймыг хийлгэж жин тэлгэж эхэлсэн. Одоо өөрийнхөө хариуцсан нутгийнхаа ард иргэдэг. Ард иргэдэд даатгаад залбирж байх багавтар нөгөө нэг юм сүмийг ч гэсэндээ хажуудаа байгуулж байгаа. Ингээ Хатанбаатарын хошууны нутаг нь Хануй гол Сэлэн мөрөнд сутгах хэсэгт одоо төвлөрч ирсэн. Хошууны захирагчаар Чойжил Жав гэдэг ноёныг
бас тавиад туслах цайжаар нь Магсар Жавын хүү Сундуу Сүрэн гэдгээ өөрийнхөө хүүг суулгаад тэгээд одоо та нар маань энийгээ хариуцаа гэдэг ерөөхдөө одоо ноёны юм нэг өгчөж байгаа. Тэгээ энэ хошууг нь харахаар өрх хайлын хувьд 111 өрх хайлтай, лам 61, эрэгтэй хүн 200 орчим, эмс охид 168 байжээ гэх тоон байдаг. Дайн тулаан болоход өөрийн хошуунаас заавал 30 хүн авч явж одоо дайн тулаанд оролцуулна гэд бас давхар сургаж мэрэгшүүлж исэн байх. Ингээ байж идэл харамсалтай нь 1917 онд Орос оронд гарсан Октябрийн хувьсгалаас болж нөгөө тагн ураанхай хязгаарт маань байдал маш аюултай болж ирсэн. Оросын янз бүрийн орогдол зэрэг айрам дайрж орж ирдэг, дээрэм тонол хийдэг, ард иргэдийн маань алж хятдаг, хүний амнаас хөнөөдөг ийм хэрэгүүд гараад ирсэн. Ингийн гудал нийслэл хүрээнд байсан хятадын элчин сайдтай хилцэл хийж хамтарсан цэрэг гаргаад хил давж орж ирсэн дээрэмчдийг устгахаар болсон байна. Тэгсэн чинь хятадын талаас болохоор Ян Шичао гэх дарагтаа 200 гаруй цэрэг ирүүлсэн байгаа. За тэгээд тэр нөгөө тагн ураахад болоод байгаа асуудлыг цэгцэлье гэд. Монголын талаас хэнийг гаргах вэ гэхээр эргээд нутаг орондоо тэгээд сууж байгаа Магсар Жавгаа дуутахаас аргагүй болж байгаа байхгүй. Ингээд Магсар Жав одоо дуудах гэсэн чинь нөгөө цогточор гэдэг байгаа шүү дээ, тий. Нөгөө цогточорг ноён гэдсэн шүү дээ, тий. Тэнгүүтлээ цогточор гэдэг ноёныг нь дуудаж ирээд за тэгвэл чи үнэхээр тийм юм бол энэ альбыг хийгээд гээд цогточорт нь цэрэг цуглуулахын тушаалыг өгсөн юм байна. Тэгсэн чинь нөгөө хятад цэрэгтэй бол манай цэргүүд ингээд туваад очиод ингээд байлдах гэсэн чинь хэдэн сар огт нөгөө нэг цогточор ноён хөдөлдгүү гинэ. Тэгснээр ингэсээр байтал нөгөө нэг Оросын орогдол цэргүүд чинь бүр ихээр нэмэгдэж байдал нь улам их нэмэгдээд эхэлсэн. Ингийн гудал 1918 оны 100 нийслэл хүрээнээс 2 дарга 200 гаруй цэрэгтэй их бүү пулемет хид хидийг өгөөд одоо хамтд нь тагн туваар яваад тэнд байгаа асуудлыг зэгцлээ гэж байгаа. Тэгээд тэднийг очихт нь те 300-аад Орос цэрэг шүн бүслэн аваад ихэнхийг нь алж хидэж зэвсгийг нь олцолцсон байсан. Нөгөө нэг яг цогточрын байсан цэрэг шүү дээ. Тэрийг нөгөө Орос цэргүүд шүн бүслээ тэгээд буу зэвсэг мэсгийг ингээ авцсан. Пулемет бууны 8 цэргээс ганцхан эргэцэн гэдэг хүн зугтаж гараад 2 нь алгадаад 5 нь буу зэвсгийн хамт олцлогдсон. Гэх мэт ингээд нөгөө нэг оцсон цогточор чинь бүр ингээд юу ч хийж чадахгүй бүр ийм байдалд орсон байгаа байхгүй. Тэгэн гутал нөгөө цогточрыг чинь тушаалаас нь огцруулад Хатанбаатар Магсар Жавыг ураанхайд сууж хэрэг шийтгэх цайд томилоод 250 монгол цэргийг авч нин даруй давшин очиж тохинуулахыг тушаалсан байгаа. Ингээд бас түүнтэй хамтдаа нөгөө нэг цэрэгтэй хамтдаа явдаг бас нөгөө даадаг лам байгаа шүү дээ. Түүн дээр нь Дэлэг хутагт Жамсран Жавыг туслагч цайтай томилоод хамтд нь явуулж байгаа. Тушаалыг аваад Хатанбаатар яарвчлан тагн ураанх болов хөдөлж байгаа байхгүй одоо ингээд. За хоёлаа дараагийн нэвтрүүлгээр хүргэе дээ тий. Тагн ураанхай тэр дайн тулдаан түүнийг байгуулсан гавьяа нэтер юм чинь бас маш их шүү дээ. Биш нэг иймэрхүү болох болов гэж мэдээдсэн юм аа. Тий, нэг дугаар тал ягт чинь. Тий, үнэхээр баатарлаг төвхтэй л дээ. Тийм байна. За тэгвэл 2 дугаар хийч тий. Тэгээ. За өнөөдрийн дугаарыг харин FS Construction-ийн Мортон Residence болон төр зогс буяар нөлөөлөл энийг хэрэгжүүлдэг Улаанбаатар төмөр зам ивент итгэлээ. Нэвтрүүлэг маа та бүхэнд YouTube-ийн Од мөндөр суугаар болон NTV телевизээр мөг 83.3 107 сталгын Од мөндөр радиогоор хүрсэн. За дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худал агшлын банкны дансгаа 4191 тэгдүрв 518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.